One Piece-ийн төх хөргөжсээр байна. Гэхдээ нэг асуулт өнөө хүртэл фэнүүдийн сэтгэлийг зовоож байгаа. Luffy-гийн дараагийн багийн гишүүн хэн байх вэ? Ike Dark ихснээс хойш шинэ дөрөвт гарч ирлээ. Дэдний хинэн дэрсэн малгат багт нэгдэх болоо. За тэгээд өнөөдрийн бичлэгээр дэрсэн малгат багт орж болох хамгийн өндөр магадaltaй 6 гишүүнийг танилцуулах гэж байна. За тэгээд лайк болон subscribe дараад бишэндээ орцгоё. За одоогор бол дэрсэн малгат баг одоо ердөө 10хан гишүүнтэй, бусад 7 дэрэмчдэг бодвол 10хан гишүүнтэй гэдэг чинь амар багтаа. Бусд нь бүр амар болон хэдэн мянгараа байдаг боловч Luffy-гийн баг л 10хан гишүүнтэй байдаг. За энэс болоод шинэ гишүүн нэмэгдэх болов уу гэж би бодож байна. Одоо ингээд бодоод үзэхлээр 2 жилийн дараах time skip-ээс хойшоо ганцхан Jinbe Luffy-гийн багт орсон байгаа байхгүй юу? Тэгээ би сая бодлоо л доо яагаад дэрсэн малгат багт дахиж шинэ гишүүн нэмэгдэхгүй байна гэж бодож үзлээ. Яг нэмэгдэхнүүдээ гээд болсон дөрүүд гэх юм бол Carrot байна, Yamato байна. Яасан бэ гэсэн чинь яг ингээд Luffy-гийн багт орлоо гэж байж итэл Carrot улсаа хамгаалаад үлдчихсэн. За нөгөөтэйгөрч Yamato яг орхнуудаа гэсэн чинь бас улсаа хамгаалаад үлдчихсэн. За одоо тэгээд Elba Park болж байна. Elba Park-ын дараа одоо Luffy шинэ багийн гишүүнийг хүлээж авах цаг хэдийнэ болсон гэж бодож байна. За одоо тэгээд хамгийн нэмэгдэх магадaltaй 6 дүрийг та нарт танилцуулцгаая. За 1 Konko. За та бүгд гайхаж магадгүй тийм үү? Konko ч дайсан шүү дээ. Бүр ялангуяа бүр Imoгийн хөдөлгөөн доор байдаг хүн шүү дээ гэж бодож байгаа. За тэрээр гигантнуудын нэг шамартай цог гарч ирсэн гэдгийг одоо бүгдээрээ мэддэг болсон байх. За тэр маш хүчрэхэг хэрцгий мэт харагддаг боловч яг үнийг хэрэгтэй Imo тэрнийг хянж байгаа, хүчээр хянж байгаа гэдгийг бол матаж болохгүй заяа. За тэгээд Luffy-гийн багт орох яагаад шалтгаан байгаа вэ гэхээр бүрүүхтэй ингээд холбоотой болоод ирж байгаа байхгүй тий. Бүрүүхтэй ч гэсэн холбоотой болоод ирсэн байлээ. За тэрийг нь би дараагийн бичлэгээрээ яагаад бүрүүхтэй Konko ингээд амар холбоотой болчихоо гэдгийг дараагийн бичлэгээр ярьцгаая. За тэгээд нөгөөтэйгөр бас Imo хүчээр Konko боолчлоод тэрхийн хянсан явдал нь түүнийг эцэстээ одоо Luffy-гийн багт орох магадлалыг бас үүсгэхгүй тий. За тэгээд ийм хэдэн шалтгаанаас болоод Konko одоо Imoгийн хяналтыг ямар нэгэн аргаар зогсоогоод тэгээд Luffy-гийн багт орох магадлал байгаа гэж үзэж байна. За дараагийн гишүүн бол Loki. За Loki бол Elba Pulse-ийн хараагдсан ханху. Тэрээр Luffy-гийн багт ороход арай хүчтэй. За Shanks Loki-г барихтаа яг хэр хүчийн зүтгэл гаргасан бэ гэдгийг бол сайн мэдэхгүй. Гэхдээ Shanks-ыг хамгийн хүчрэг Yonko гэдгийг бол мартаж болохгүй. За Loki Luffy хэдийнэ одоо Elba Park дээр очиод шууд анхны уулзалтаараа Loki-г багтаа ирсэн. Loki хариуд нь угаасаа зөвшөөрөөгүй. За гэхдээ эхэндээ зөвшөөрөөгүй ч гэсэн дараа нь зөвшөөрөхгүй гэсэн бол ойлголт бол байхгүй. Яагаад гэвэл Loki Elba-т байгаад ах ямар шалтгаан байхгүй тэндээс хурлан сулраад одоо өшөө авалт гэх үү те ямартай ч тийм өшөө авалтууд хийгээд ямар ч хамаагүй газар руу явах. Тиймээс Loki-г өмнөх алдаагаа битээ давтаасаа гэж хүсэж байна. Тэг ямар алдаа вэ гэхээр ганцаараа байсан, олуулаа байсан хоёрын ялгааг Loki ойлгодог болсон байх гэж бодож байна. Хэдий хүчтэй байсан ч гэсэн ганцаараа бол тэгээд ямар ч нэмэггүй гэдгийг маш олон жишээнүүдээс харж байна. Хэдийний хүчтэй өөрийгөө амар хүчтэй гэж бодож исэн ч гэсэн Shanks ялагдчихсан гэхээр тийм ч хүчрэх дүр биш. Тэгэхээр ганцаараа биш хамтын ажиллагаанд оролцвол арай дээр юм уу гэж бодож байна те. Одоо жишээлбэл Donk гэж нөхөр байгаа. Тэгэхээр тэр Donk 5 эсрэг 1 бол хизээч ялж чадахгүй гэтээ дөвөлөд аваа явчихдаг. Тэрнтэй адилхан ганцаараа байгаад ирэхэд бол эвэргүй гэдгийг бол одоо ажлын салбар малбартай ч гэсэн ганцаараа биш олуулаа хамтарч ажиллавал хамаагүй илүү өр бүтээлтэй хүчтэй байх нь угаасаа ойлгомжтой. За тэгээ миний ярих юу ярих гэдгийг ойлгосон мэт те. Ганцаараа биш олуулаа. За дараагийн гишүүн бол Vivi. За Vivi бол угаасаа албан ёсны биш гэсэн одоо холын зайн гэх үү те. Аль дээр үед Arabasta дээр багийн гишүүн болсон. Гэхдээ нэг хөлөг дээр болсон. Яагаад гэвэл тэрээр Arabasta-гийн гүнж байсан учраас одоо улсаа орхиж явж чадаагүй. Гэхдээ одоо яагаад орох гээд байгаа вэ гэхээр сүүлийн манга дээр Cobra хаан халуулчихсан. Тэгэхээр Vivi одоо байх газаргүй болсон гэсэн үг. Харьяалагдах газаргүй болсон. Тэгээд очих газаргүй хүн яах нь вэ? Түүнд хамт олон байгаа. Тэр нь хинбэ гэж юу? Тийм ээ, тэр бол
Лупи болон түүний найзууд. Тэрээр угаасаа багийн гишүүн болчихсон. Тэгэд өөрийн биеэр л байхгүй болохоос биш багийн гишүүн аль хэдийн болчихсон дүр. Альбом бос болсон байсан дүр. Тэгээд одоо очих газаргүй болсон Виви альбом ёсоор Лупигийн багт нэгднэ гэж би бодож байна. Нэгдэх магадлал маш өндөр. За, дараагийн хүн бол Ямато. За, түрүү би ярьсан тийм үү? Ямато яг орох гэснаа болсон. Тэгээд яагаад болсон бэ гэхээр Момоносуке болон Вано Усыг хамгаалахаар үлдсэн. Гэхдээ Ямато төр зүрл хамгаалахаар үлдсэн байхгүй юу? Яагаад гэвэл Момоносуке дөнгөж том болоод жимсэж үдирдэж чадахгүй Вано Усыг захирч явах ямар ч тийм бололцоо байгаагүй гэх юм уу? Түүнийг бэлэн болтол нь Ямато бэлтгэж жагаад одоо юуны тулд Ямато Одоныг шүтдэг гэлээ те. Одоны арга барилыг Момоносукед зааж өгөөд тэгээд Момоносукийг бэлэн болсны дараа Ямато өөрийнхөө аяллыг хийнэ. Товчхондоо Момоносукийг бэлэн болоод дусаа авч явах хэмжээний болсны дараа Ямато Дэрсэн Малгайт багт орно гэсэн үг. За, дараагийн хүн бол Живедри Бони. За, Живедри Бони бол адгийн үеийнхний нэг. Тэгээд одоо ЭК дарк дээр маш олон түүний бага нас аав гэх мэт бахан нууцууд ил болсон. ЭК даркийг багч олов чимж өгсөн дөрөв гэвэл Бони. За, тэрээр одоо хүртэл Дэрсэн Малгайт багтаа аялсаар байгаа. Тэр нь түүнийг одоо Лупигийн багт дасгах гэх юм уу те. Тийм маягаар Лупигийн багт орох магадлалыг бас дэвшүүлж байгаа юм л та. За, үүгээр зогсохгүй заяа. Одоо өөрийн манга зургаар Бониг Страфайт буюу Дэрсэн Малгайтын багийн хувцастайгаар дүрсэлсэн гэж одоо мангагаар яваад байгаа юм л та. Түүнийг ирээдүйд жинхэнэ Дэрсэн Малгайтын баг болох дохио байж магадгүй гэж үзээд байгаа байхгүй пэнүүд. За, энийг ч би бол дэмжиж байна. Тэгээд үүгээр авч үзвэл Бони 60-70% магадлалтай Дэрсэн Малгайт багт орох боломжтой. За, дараагийн дүр бол Лилит. За, ИК дарк дээр эцэст нь нэгэн одоо доктор Вегапанкийг харуулсан тийм үү? Түүний анхны бие нь одоогоор харамсалтай нь устчихсан. Тийм ээ, энэ бол анхны бие нь үхчихсэн гэсэн үг. Гэхдээ түүний ухамсар нь Лилит болон бусад хиймэл Вегапанкууд дээр хадгалагдан үлдсэн. Гэхдээ яагаад заавал тийм олон Вегапанкад бас яагаад заавал Лилиг сонгох ёстой вэ гэхээр хэдийнэ сонгоод одоо жоохон сонгоогүй л дээ. Гэхдээ зөвхөн хэдийнэ сонгоод Дэрсэн Малгайт багтаа аялж байгаа. Өөрийн гэсэн одоо оюун ухаантай болчихсон болохоор Дэрсэн Малгайтын багт орох магадлал бол өндөр байгаа даа. За, Дэрсэн Малгайтын багт ороод яах вэ гэхээр Вегапанкийн тарих Франкигийн тарих хоёр нийлээд Сани Говийг бүр дууц зэвсэг болгох боломжтой байхгүй юу? Тэр хоёр нийлж хийж Франки ганцаараа биш, Лилит ганцаараа биш. Франки, Лилит хоёр нийлж агаад Плутоныг эртний зэвсэг буюу Плутоныг иргэн сэргийн барих боломжтой. Гэхдээ энэ бол зүгээр таамаг гэдгийг та нар санах хэрэгтэй. За, тэгээд энэ хүрээд миний бэлтгэсэн бичлэг дууслаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай guys. Лайк болон subscribe дараарай.